хүүхдүүдийн хувьд энэ жил ажиглахад өөртөө баярлахаас илүү бас хүмүүнлэгийн ажилд маш их оролцож байсан. За энэ манай сурчлах багийн хувьд маш их онцгой санагдсан. За тухайлх юм бол 44 дугаар сургуулийн сурагч Намона гэдэг охин өнгөрсөн жилээс Монголын сурагчдын холбооны лидер сурагч актемд илсээд тасрамжийн газрын хүүхдүүдэд одоо ирээдүйд нь сургалтын төлбөрт нь хэрэг болохоос мөнгийг цуглуулахад дэмжлэг болохоос хандив цуглуулж эхэлсэн байгаа юм. За ингээд эцэг эхчүүд төдийгүй өсвөр насны хүүхдүүд одоо хүүхэд багчуудад чиглэсэн төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа болон төрийн байгууллагын үйл ажиллагаа мөн адил одоо шүүмжлэлтэй хандаж байсан. За учир нь гэвэл тэдний дэмжлэг яг хэрэгтэй хүүхдэд хүрч чадж гинөө. За эсвэл төвийн хорооллын хүүхдүүдээс илүү захын хорооллын хүүхдүүдийн асуудал замун тэдний эрх ашиг хөндөгдөд байна гэдэг асуултыг биднээр дамжуулж асуулгасан байгаа. За ингээд энэ ярианд анхаарлаа хандуулна. Одоо хүүхдэрөө хандсан ажил хийж байгаа боловч яг ингээд хөрсөн дээр бууж байгаа асуудал бол их дутмаг харагддаг. Зөвхөн зураг телевизээр одоо нэг хүүхдийн тухай нийгэмлэг болон одоо энэ байгууллага ажиллаж байгаа боловч next time want to say with me. Баралаг бомбаг дөрөв тийшээ өгрүүлдэг ланда намайг хэлдэг чамайг абагилунтэй бажимар хоорхонда боб барсын дартата өвөл болохоор даардаг та өсөн даавар сурагдаг та див дуудаг та дижхэн хоорхон бажимар та найзуудаа багийн туудаг. Тэгэхээр ер нь бол хүүхдүүд бас ингэж өөрөөрөө илэрхийлэх энэ чадвар бол хамаагүй багахаас суугаад эхэлчлээ л дээ. Энэ хүүхдүүдийг хараад хат бол илүү нээлттэй тийм ээ чөлөөтэй байдлаар ярьж штэ. Бүрэг байдал ерөөсөй байхгүй болсон байна. Хүүхдүүдээс энэ байдал ер нь хэр анзаарэгдэж байна. Жил ирэх бүр ер нь хүүхдийн өөрийгөө нээх чадвар тэр чадварны илүү өсөж байгаа ажиглагдж байгаа. Тэр ер нь бол хүүхдүүд яг эцсийнхээрээ залгаад авах. Одоо 15 төрлийн тоглоомтой. За хөгжөөн тоглоомын төвүүдтэйгээр бол ард иргэдэд үйлчилж байна. За энэ жилийн үед бол үндэсний соёл амралтын хүрээлэн гайхамшигт 7 хоног одоо арга хэмжээг бол зохион байгуулж за их тайз, бага тайз цэгийн үйлчлэгээр бол одоо ард иргэдэд үйлчилж байгаа юм байна. Үндэсний соёл амралтын хүрээлэн энэ жил 5.5 га газрыг одоо шинээр ашиглалтанд оруулсан байгаа. За үүнд та бүхний харж байгаа члэн машины уралдааны зам болон 12 жилиг бол шинээр одоо байгуулсан юм. За та бүхнийг бас тоглоомын оператор инх хамгаалалттай уулзуулж байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр өнөөдөр 6 сарын 1-ний өдөр учраас бас харьцангуй их ачаалтаа болоо гэж бодож байна. Машины уралдааны зам маань хизэнээс эхэлж ашиглалтанд орсон байна. За юуны өдрөнд хүүхдүүдэд 6 сарын баярын мэнд хүргэе. Энэ хөө go-kart нь болохоор 2 хоногийн өмнө ашиглалтанд орсон. Тэгээд өнөөдөр бол нэлээд ачаалттай байна да. Ер нь нийтдээ одоо хичнээн тойрог тойрж байна. 5 тойрог л тойрч байгаа да. Үнэ нь ямар үнэтэй байгаа? 5000 төгрөгөөр 5 тойрог. Аюулгүй ажиллагааны одоо зааварчилгаа зөвлөгөөг яалтынхаа эрхийг хэрхэн хамгаалж байна? Тэгээд ер нь бол хамгийн гол хайртай одоо хүмүүс манай гэр бүл хөвгөж үү. Тэгэхээр ямар ч зүйл одоо хайр нь хамгаална. Энэ бол эцэг хүний өөрийгөө ч тэгээд одоо өөрийнхөө хувьд биелүүлээд явж гэж бодож байгаа шүү дээ. За тэгэхээр ооч хэр их байна? Гайгүй. Танай гэр бүлийн хувьд одоо жил болон үндэсний соёл амралтын хүрээлэн дээр ирж тоглодог. Тэгдэг. За минийдгийн нэр хэм бэ? Амирта. Сайхан баярлж байна уу? Тийм. За ямар тоглоом дээр тоглосон? Тоглож. Тийм. Тоглож минь. Одоо тоглох чинь. Одоо тоглох гэж байгаа. За сайхан баярлж байна уу? Баярын мэнд хүргэе. Сайхан баярлж байна уу? Өнөөдөр гоё юм. Бүгдээ баярлуулаад явчихъя. Үндэсний соёл амралтын хүрээлэнд бас баяраа яаж тэмдэглэж байна? Одоо ингээд бүгдтэйгээ сая орж ирлээ. Тэгээ одоо тоглоомудаар тоглож яач жоох их байна. Тэгээ гоё юм. Бүгдээ баярлуулаад явчихъя. Өнөөдөр бас хүүхдийн баяраас гадна олон улсыг авах гэж байна. Тэгэхээр танай энэ удаагийн парадын онцлог нь юу вэ энэ жилийн? Тий. Бид нэр хамгийн анх нэг 100 орчим залуучуудын парад явж ирсэн алиалагч нарын. Тэгээ тэрний дараа жил 300 алиалагч явсан. Энэ жил нэг 350 400 орчим баг алиалагч нар явсан. Бас өөр бас сурагчдын холбоо ч юм уу бусад
залуучуудын байгууллагч гэсэн бидний үйл ажиллагаанд нэмэгдэж оролцсон. Тийм. Хүүхдүүд манаас үлгэрийн баатрууд алиалагч нарт их дуртай байдаг хэрэг хүлээж авч байна. Тий, ер нь их гоё л доо хамгийн их өнгөлөгдөөд хамгийн их хайртай хүмүүс одоо баатрууд нь гэдэг утгаараа ч гэдэг юм уу зөвхөн хүүхдч гэхгүй насан турш хүмүүс ч гэсэн биднийг хараж их баярлдаг. Тэгээд хүмүүс хамгийн гол нь биднийг харж одоо аз жаргал мэдэрч инээмсэглэх бол бидний хувьд бол одоо хамгийн том бэлэг бидний хувьд ч гэсэн бэлэг. А бид нар ч гэсэн хүмүүст инээмсэглэл бэлгэлэхийн тулд хичээж ажиллаж байгаа. Энэ жилийн парадыг зөвхөн үндэсний соёл амралтын хүрээлэн дээр зохион байгуулж байна. Өөр газруудаас явж байгаа болоо. Гүүгөө бид нар ямар нэгэн одоо зохион хамаагүй ингээд гудамжаар явдаг. А тэгээ мэдээж ингээд хүүхд багчууд хамгийн их байдаг төв талбайч байд юм уу. Тэгээд хотын төвөөр за мэдээж зурж байна. Энэ бол одоо энгийн хүүхдүүд манай хүүхдүүд ерөөсөө зураг зурж дуулж бүжиглж чадахгүй хүүхд байдгүй. Тэгэхээр энийг хөгжүүлчихээр л өөрөө аяндаа цаашаа хөгжөө явцдаг. Хүүхдүүд хүрээлэн байгаа орчноо, байгаль дэлхий, хотын хөгжил, ан амьтдыг зургийн цааснаа болгосон байна. Ингэхдээ байгаль дэлхийг хайрлаж, хүрээлэн байгаа орчноо бохирдуулахгүй байхыг томчуудад уриалсан бүтээлүүдийг түлхүү дэлгэсэн байсан юм а. 13 насныхаа олон улсын хүүхдийн найрамдал төвд чуулсан. Чуулганы төлөөлөгч хүүхдүүд хилцүүлэг өрнүүлж өөрсдийн үзэл бодол, дуу хоолойг шийдвэр гаргахчдад хүргэхийг зорьсон юм а. 400-аас 600 сурч энэхүү чуулганд оролцож өгөөхэлж үзэл бодлоо илэрхийлж байгаа нь Монгол Улсад хүүхдийн төлөөх байгууллага хөдөлгөөн үүсчихсэний 90 жилийн өдөрт байгаа юм а. Үүнтэй холбоотой хүүхдийн оролцоонд түшиглэн нийгэмдэх хэрэгцээг тодорхойлж эцэг их олон нийт шийдвэр гаргах түвшинд хүргэнэ. Бид шинэ үеийн хүүхдүүд чуулганд 21 аймаг 9 дөрвөөс төлөөлөгч хүүхдүүд иржээ. Өөрсдөө нийгэм нь өөрсдөө хүмүүжүүлэх хөгжүүл тусгана гэж салбарын сайд нь амлалаа. Хүүхдийн оролцоо ирээдүйн Монгол орны иргэнийг төлөвшүүлэх гэдэг бол хуулийн хариуцлагатай чухал ажиллаа. Тэгээд өнөөдөр хүүхдийн чуулган гэхээр зарим хүмүүс жоохон тийм үл тоолсон байдалтай асуудалд хандаад ах шиг байгаа. Тийм биш л дээ. Өнөөдөр Монгол орны ирээдүй болсон бид хүүхэд залуучуудынхаа боловсрол төлөвшил тэдний аливаа асуудалд хариуцлага ханддаг болгох тэр одоо төлөвшлийг бол одоо багаас нь бий болгох ёстой. Хүүхдүүдийн 3 хоног байрлаж чуулганаас гарсан санал санаачлах цусланд шинээр сурсан зүйлүүдэд аймаг орон нутаг өөрсдийн сургууль хамт олондоо түгээх гүрэн болж ажиллах юм а. Хөтөлбөрийг анхааран үзэж та бүхэнд баярлалаа. Иглийн мэдээ хэдхэн орон дараа үргэлжлэх болно. Гэсэн мэдээлэл телевиз үзэгч танд хүргэж байна. Дараагийн мэдээг танилцуулъя. За хотын захын хүүхдүүд тэр бүр хотын төв рүү орж баяраа тэмдэглэх боломжгүй байдаг. Тэгвэл амьдралын боломж тааруу 150 гаруй хүүхэд хэсэг залуучуулъя. Юуны төрөндөөс баярын мэдээг хүргье. За баярлалаа. Чамчсан баярын мэдээг хүргье. Өнөөдрийн ерөнхийдөө зохион байгуулж байгаа арга хэмжээний талаас товч мэдээлэл өгвөл. За өнөөдрийн үед бол Баян зүрх дүүргийн 17 дугаар хороо буюу шар адны ниссэн ишээ ингээд хүүхдүүдэд одоо үйл ажиллагаа зохион байгуулж 150-аас 200 орчим хүүхд одоогийн байдлаар цугласан байна. Тэгээд бид нар бас нэг 150 орчим бэлэг цуглуулж тараасан. Тэгээд нэг 15-6 залуучууд нэгдсэн. Зарим хүүхдүүд маань төдийлөн хотын төв рүүгээ ороод хүүхдийн баярыг тэмдэглэх боломж бол нэлээдгүй хомс байдаг шүү дээ. Энэ магадгүй бас нэг энэ хавийн хүүхдүүд маань цуглаад хамтдаа хүүхдийн баярыг тэмдэглэх бас нэг боломжийг ирэхэд олоож өгч байна шүү дээ. Тэгэхээр хамгийн гол нь өнөөдөр 6 сарын 1 те бидний төсөөллөөр бол хүүхдүүд парк дээр байдаг шүү дээ. Гэтэл өнөөдөр 6 сарын 1-нд ийм олон хүүхд ерөөдөө гудамдаа өнгөрүүлж ийн гэсэн үг л те. Тийм тэгэхээр бид нар хамгийн гол зорьсон хотын засгийн хороол шороон дээр те хинч төсөөлөгүй газар ингээ хүүхдүүдийг гоё хөгжөөгөө баярлуулъя гэд зориод ингээ үйл ажиллагаа явуулж байна. Сайн мэцэн ингээ тав ингээ үргэлжлүүлээ. Тэгээд хөөсөн хүмүүстээ бас. За дүүдээ хүүхдийн баярын мэндийг хүргье. Баярлалаа. Баярлалаа. Амар бэлэг авах дуртай. Чи юунд дуртай? Дөөрөл үзүүлээсэй л гэж. Тэгээд хүмүүс нөгөө хүүхдүүдийн хажууд хэрүүлдэг гэх тэгээд тэрий чинь нөгөө хүүхдүүд дуурайгаал. Тэгээд зөв үлгэр дөөрөл үзүүлээсэй. За тэр бүр хотын төв рүү ороод хүүхдийн баярыг тэмдэглэх боломжгүй хүүхдүүдийг фэйсбүүкээр нэгсэн эцэг залуучууд маань Баян зүрх дүүргийн 17 дугаар хороонд яг одоо бол баярлуулж байна. За энэхүү арга хэмжээнд дээрээс зөв та бүхэнд мэдээллийг бэлтгэн хүргэлээ. Хүүхдүүд та бүхэнд хүүхдийн баярын мэндийг хүргье.
Хүүхэд бүрийн авьяасыг нэн хөгжүүлэх гол хөшүүрэг нь сургууль цэцэрлэгийн багш нар болоод эцэг эхчүүд байдаг. Эцэг их нь хүүхдийнхээ ямар сонирхолтой юу хүсэж мөрөөддгийг үргэлж сонсдог хүүхдүүд ирээдүйд илүү их амжилт гарах боломж өндөр байдаг байна. Тухайлбал зарим хүүхдүүд том болоод эмч, багш, цагдаа зэрэг мэргэжилтэй болно гэж ярьдаг. Харин гэрэлтэх охины хувьд ирээдүйд алдартай дуучин болохыг хүсдэг байна. Тэрээр өнөөдөр баярын өдрөөрөө мөрөөдлөө нэг алхмаар урагшлуулж анхны цомгоо гаргажээ. Гэрэлтэх охин 3 сахан хуншуутай хамт хөх тэнгэрт дүүл нисэж ад шоо үзэгдэхсэд нь түүнийг багтан харж сэтгэл хөдлөм нэгэн аяг шигсээр жүжигийн оргил хэсэг өндөрлөнө. Одоо Монгол ах уу Монгол соёлыг харуулснараа эхэлж хөдөөний энэ Монгол эрэгтэй хүүхэд маань одоо өөрөө номоо уншиж Нуусны махад игдгийг уншиж эхлүүлж байгаа. За тэгээ энэ бол нарилж өвөрмөс тавилт болоо гэж бас бодож байна. Би энэ дүрийг гаргахтаа бол хүүхдүүдэд те хүн хэдийгээр юм муухай төртэй одоо хүн юу ч хэлсэн одоо муухай хэлсэн ч одоо эргээд тэр сайхан цаг ирдэг юм шүү. Хүүхдүүдэд чинь та нар одоо хэдийгээр ингэж хэлүүлсэн тэгж хэлүүлсэн гэжээвч дараа нь сайхан одоо энэ хэсгэлэх тэр баярлах тэр сайн сайхнаар хэлүүлэх үеэр нээлт хэлж байгаа. Ханс Кристиан Андерсон гэж хэмбэ гэвэл багчууд төдийлэн сайн мэдхгүй. Гэвч түүний нугасны мухад игдэхи эрэлхэх тугалганд цэрэг шидэт төлгөрийн зохиолыг бид бүгд уншиж өссөн. Харин хүүхдүүд нугасны мухад игдэхи жүжигийг өсөөд өсөж том болсон ч мартахааргүй олон зүйлийг ойлгосон гэсэн юм а. Багчуудад зориулсан 50 бэлэгний үнэлт тусгай дугаар юм а. Тэдэнд 50 өөр бэлгэний сонголт байгаа. Харин оролцогч хүүхдүүд баярынхаа өдөр ямар бэлэг хожих бол өнөөдөр та бүхэн баярын хөтөлбөрийг хүлээн авч үзээрэй. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлагын дагуу нийслэлийн эдийн төлөөлөгчдийн хурлын дарга Батулга олон хүүхэд төрүүлж өсгсөн хүмүүжүүлсэн эхчүүдэд алдарт эхийн 1-2 дугаар одан гардуулсан байна. За алдарт эхийн 1-р одонгоор 7 ихийг шагнасан юм а. За харин алдарт эхийн 2-р одонгоор 17 ихийг шагнасан байна. Энэ үеэр нийслэлийн засаг даргын хурлын дарга Батулга олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр энэхүү эрхэм үнэтэй шагналыг та бүхэндээ олгож байгаадаа баяртай байна. Та бүхэн эрүүл энх хамгийн сайн сайхан аз жаргалыг хүсье өрөөё. Монголын өрс маш олон болтгой хэмээн баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна. За Аранга аймгийн төв Цэцэрлэг хот хүүхдийн баярын өдрийг цастаа өгсөн байна. Харин өчигдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд цас орсон байна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр эх 7 хоногийн лав гаригаас бэм гариг хүртэл бороотой байх нэ. Точууг нь модон дээр зурж байгаа. Зүү болонгод ховорцсон амтан модон дээр болохоор ховорцсон амтнууд хүмүүс сануулах гэж зурж байгаа. Ер нь ингээд дэлхийд авардаад байгаа ан амьтдыг одоо бас хүмүүст таниулах эдгээр ан амьтдыг одоо бас хаа явсан газраа хайрлж хамгаалаарай гэдэг тэр одоо мессежийг өгөхийн тулд зурж байна гэж ойлголоо. Ер нь модон дээр зурах хэцүү юу? Үгүй. Ер нь цаасан дээр зураа цаас чинь хавтгаа шүү дээ тий. Харин мачаалахаар бүр их хэцүү юм даа. Арцгаартай болохоор гайгүй байдаг. Тэг модон дээр зураг анх удаа үзсэн. Тэг үнээр гоё. Хүмүүс ер нь хэр хүлээж авч байна? Их гоё юм ингэж хүлээж авч байгаа шүү дээ. Уурж байгаа үнийг энийгээ их баяртайгаа. Тийм. Тэгэхээр мод маань өөрөө амьттай. Тэгээд ийм амьд модон дээр янз бүрийн одоо тод өнгийн будаг хэрэглээд хан амьтдыг таавхан зурж чинь. Тэг будаг маань өөрөө ямар нэгэн химийн холцтой байгаа. Тэр нь эргээд модондоо сөргөөр нөлөөлөх үе гэсэн болгоомжлол зарим нэг хүмүүст бас байх шиг байна л да. Ер нь ямар төрлийн будгаар та энэ амьтдыг зурж байна? Акес гэдэг будгаар зурж байгаа. Тэгээд модон дээрээс хор нөлөөгөө будгаар зурж байгаа. Гэр гэдэг маань байгалийн гаралтай одоо будаг гэсэн үг үү? Тийм. Энэ замаар явж би хүмүүс өдрөө харж байгаа гэсэн үг шүү дээ бараг. Тэгээд одоо хажууд нь одоо зулцган зурж байгаа. Энэ болох юм. Тийм энэ зулцган энэ. Яа, зулцган ихийгээ тагаад ингээ өгч. Аймалч наа. Аймалч энэ ард байгаа. Энд байна. Тийм. Аймалч нь болохоор энэ нөгөө би кино тэр үздэг байхгүй юу? Нэг хүүхдийн кино амар үзэх зуртай. Тэгээд 8-алч нь болохоор ингээд усан дотор яж хата нэг юм хар утаа шиг юм гаргадаг. Тэрүүгээр нь зохиомжлоод энэ усыг жахан тэр хавцаа хар өнгөөр уусгаад тэгээд дээр нь 8-алчийг хөвж байгаа метр зурж байгаа. Ер нь дэлгөөнө чи ямар хотод амьдрахыг хүсдэг вэ? Би өөрөө Германд төрсэн байгаа. Тэгээд Германы Мөнхен хотод төрсэн.
Тэгээд би одоо ер нь бол Монголд амьдрахыг хүсэж байна. Гэтэ даанч одоо манай Монгол улс маань юу утаан бохирдож байна. Бас дээрэс нь байгаль маань одоо сүнж байна. Тийм болохоор нэг заримдаа бас нэг төрсөн дотор руу явахыг хүсдэг. Тэгээд Монголыгаа бас юу бити хога хаяа дутаа хальт нэг орж гарахтаа бас нэг харж исэн айгуу гой өндөр сэтгэлтэй байгаа. Тэгээд ямар ч үсэн моддууд хотын гудамжны моддууд маань эзэнтэй юм байна. Эзэнтэй нь харагдаж байна. Тэгээд баярлалаа. Хүүхдүүдээ бас цаашийнх нь ажилд амжилт хүсье. Тэгээд хоёроо сая тэндээс ирж байгааг би анзаарлаа л та. Хоорондоо яриад нэлээд тэм төв зэрэгт ирж байгаа. Яг энэ зургийн хажууд ирээд нүүрэнд их гоё мишэл энэний зөвлөлт тодрууллаа. Тэгээд энэ зургийн талаар сэтгэлээ олцгоо. Ер нь л амар гоё харагдаж байна. Тэгээ хийж байгаа хүмүүстээс баярлалаа. Тэгээ би тэр ах панда хийж байгааг нь харчихсан байхгүй юу. Тэгээл яг нөгөө нэг хүний нүд тусаар тэгээ тэрийг ч амар хайрлаж хамгаалах тийм сэтгэл төрсөн. Ой хөөрхөн биш та анх удаа энэ модны доор гэж зураг зурж хаалдаа би чигэнд өдөр болго иш ажил руу алхаад ордог. Тэг өнөөдөр юм хөөрх юм зурцсан байна. Зурж байгаа хүүхдүүд нас том биш те жижигхэн хүүхдүүд зурж штэ хүүхдийн маярч болж байна. Хөөрхөн өнгө нэмсэн хөөрхөн л харагдчих. Хотоо сайхан болгочихсон сайхан тайван тийм одоо аз жаргалтай хотод амьдрах юмсан гэсэн хүсэл мөрөөдлийн хотод амьдарч байгаа хүн болгонд л байдаг баг. Тэгээ энэ бол юу гэдгийг нэг тийм хэцүү ажил биш юм шиг санагддаг л та. Их энгийн жижиг юмнаас ингээд тэгээд хүн болгон хоттой аз жаргалтай нэмсгэл тодруулаад ингээд нааштай байдлаар бас шийдэхгүй болвол бэртэж гэмтэх үүнээс болж амнасаа алдах ийм тохиолдлууд бол хангалттай болон гарч байгаа. За мөн хүүхдийн хөдөлмөрийн асуудал байгаа их төвчшгүй хөдөлмөр гэж түрүүн сая ярьлаа. Өнөөдөр ингээд баяраа тэмдэглээ явж явах ёстой байтал худалдаа 8 игээд хөдөлмөр эрхлээ явж байгаа ийм хүүхдүүд бол захаас аваад олон бий. За мөн хүүхдийн хүчирхийллийн асуудал гэр бүлдэх хүчирхийлэл өнөөдөр дамжирсаар за хүүхдүүдийн аминд хүрсэн тохиолдлууд сүүлийн үед бол бас нэлээ их одоо сенсац тарьж олон нийтийн шүүмжлэлийг дагуулах болсон. Тэгэхээр энэ асуудлуудыг бид хууль тогтолцооныхоо хувьд бас нэлээд сайн шинжилж одоо суулгаж өгөхгүй болвол өнөөдөр энэ одоо асуудлууд нийгэмд байсаар хэвээрээ байсаар орсоор байх болно гэж хэлмээр байна. За тэгэхээр үзэгч та бүхэндээ бид өнөөдрийнхөө бас тусгай сурвалжлагыг үзүүллээ. Өнөөдөр хүүхдийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр байгаа. Энэ өдөр ч гэсэн бас дэлхийн бяцхан бүх үүрс бас энэ хүү гайхалтай өдрийн баяраа тэмдэглээд эрхээ хамгаалуулан сайхан баярлаарай гэж хэлмээр эцэгчүүдэд ч гэсэн хандаж хэлэхэд хүүхдүүдийнхээ бас эрхийг хамгаалах одоо энэ Түрүү 7 хоногт Америкийн төв банк өөрийнхөө нөөц болгон хадгалдаг ногоон долларын оронд олон улсын нэгдсэн валютыг хэрэглээнд оруулах утга бүхий мэдээлэл хийлээ. Олон мянган хүн Барак Обамагийн Европт хийсэн ажлалтай холбоотой мэдээллийг сонсохоор хүрэн цуглаад байна. Тэрээр олон улсын тавцсан дэх Америкийн үргийг нэмэгдүүлэх бодолтой байгаа юм а. Ахмад дайчид бослог гаргавал манай улсад том аюул учирна. Дэлхийн хүн болгонд мэдрэгдэхээр шийдвэрт арга хэмжээ авах шаардлага бидний өмнө тулгараад байна. Бидний хийх ёстой өөр нэг шинжилэл бол дэлхийн хэмжээний засаглал бий болох явдал. Шинэ засаглал бий болох ёстой гэж би үзэж байна. Энэ бол эрх мэдэл, эд баялагын хувийн хэмжлээс булан авч төрийн мэдэлд оруулахсан увайгүй хувьдаг бүгд найрамдах улсын сүрэл буюу Барак Обамагийн засаглал. Дэлхийн бүхийн холбоо гэж байдаг шиг Вашингтоны бүхийн холбоог бий болчиход байгаа юм. Наана болохоор тэд нар бие биеэ үзэн яддаг, жинхэнэ өрсөлдөгч нар шиг жүжиг тавьдаг. Тэгсэн хэрнээ хөшгөний ард ууж наргиж гэрээ байгуулцгаад юм шүү дээ. Бүгд найрамдах болон ардчилсан намын аль алийг дэлхийн хэдхэн элитүүд гартаа атгачихсан юм шүү дээ. Тэр элитүүдийн ашиг сонирхолд нийцэх үйл ажиллагаан дээр тэд нэг хүн шиг хамтардаг. Тэд цөм Америкийн далбаагаар бие ороочход Америк уламжлал, Америк ёс суртахууныг хамгаална гэж ярьж байна. Үүний хэрэгтэй бол дэлхийн шин засаглал бий болчихвол манай тусгаар тогтнол устдах болно. Америкийн гих бүх уламжлал үгүй болно гэсэн үг. Буш юу хийдгийг бид цөм мэдэн шүү дээ. Тэрний үед төмөр нудрах нь торгон бэлиний бодлого тэнцвэртэй байгаагүй.
Төмөр нь ударгал гаргаж байсан. Харин Обамагийн үед тэр хоёр төрлийн бодлого аль аль нүнэртэйд байна л да. Обама бол маш шулуухан юу хийхээ мэддэг хүн. Тийм учраас Бушаас илүү аюултай хүн гэсэн үг л дээ. Өнгөрсөн жилийн эцсээр би Обамад их хэрэгэлцэж байсан хүмүүсийн нэг л дээ. Тэрнийг ерөнхийлөгчийн суудлаас огцруулах хэрэгтэй гэж боддог байсан. Гэхдээ тэр ерөнхийлөгч болоод нэлээд удажглаа. Тэгээд ч Goldman Sachs, JP Morgan-ы талаараа маш тууштай бодлого баримталж байгаа. Бас томоохон банкуудыг дахин хүчирхэгжүүлэх шаардлага нэлээд дуулууртай хандж байгаа. Клинтны засгийн үеийн Рубиний хэлснээр бол банкудад зориулж хуулийг өөрчлөхөд бэлэн байгаа хүн л дээ. Банкны ажлыг зогсоох биш. Бушийн үед хийж байсан ажлаа үргэлжлүүлэхэд нь банкуд тусалж байна. Хамгийн чухал бодлого болох зах зээл, санхүүгийн асуудал дээр Бушийн бодлогыг л үргэлжлүүлээд байгаа хүн шүү дээ. Обама үнэхээр сайхан ярьж байсан учраас шинжил хийж чадах хүн ахаа гэж бодоод ард түмэн Обамаг сонгосон. Гэтэл олигтой шинжил хийж чадсангүй шүү дээ. Энэ хотод байдал хэвээрээ л байна. Утсан хүүгэлдээний зүүн талыг удирддаг нэг эзэн бий. Бас баруун талын удирддаг өөр нэг эзэн бий. Гэтэл бүгд найрамдах нам болон ардчилсан намыг удирддаг тэр хүмүүс. Энэ бол намын асуудал огт биш юм. Зүүн баруун жигүүр энэ ч асуудал биш. Засгийн газар хэнд үйлчлэх ёстой юм бэ гэдэг нь л хамгийн чухал. Мэдээж ард түмэнд үйлчлэх ёстой. Хүмүүсийн саналыг худалдаж авахын тулд эдийн засаг хууль тогтоолыг ашигладаг хэсэг бүлэг хүмүүсийн гол хэрэгсэл нь засгийн газар болоод хувирчихлаа. Америкийн улс төрд байдаг зүүнний болон барууны үзэл баримтлал бол бизнесийн буюу корпорацийн ертөнцөөс шууд хуулаад авчихсан загвар шүү дээ. Бизнесийн ертөнцид Coca, Pepsi, McDonald's, Burger King, AT&T, Verizon гэж байдаг шиг хоёр гол дуопол гэсэн үг л дээ. Дуопол байгаа газарт өрсөлдөөн чөлөө сонголт заавал дутагддаг хэрнээ монополоос арай дээр харагддаг юм. Жишээ нь Оросын тухайд коммунист улаан Орос гэж байдаг бол коммунист ногоон Орос гэх үзэл бас бий. Тэр хоёр үзэл баримтлалыг нийлүүлчихвэл Оросд ардчлал үүсэх юм шиг ярьдаг. Харин Оросд өөрсдөө шууд улааны үзлээр замнана гэдэг. Америкт бол зүүнний болон барууны загвар гэж бий. Харамсалтай нь энэ загварууд тус сулах нь бүхэл харин ч сонголтыг устгасан. Ямар ч шудраг ёс байхгүй. Ганцхан сонголт бий. Тэр сонголт нь өөрөө бүх системийг барьцаалчихлаа шүү дээ. Засаглалын хариуцлага алдагдахын гайг бид хангалттай харлаа. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдлыг хинч тоохоо болчихлоо. Яг одоо Вашингтон ДС-д бүгд найрамдагчид сүрхийг бид харж байна шүү дээ. Үндсэн хуультай хүний эрхийг хуулиар хамгаалсан Америкийн нэгдсэн улс гэж одоо байхгүй болчихлоо. Баахан бохир мөнгө хөрөнгө болж хувирсан. Глобалчлагчид гээд байгаа тэр хүмүүсийн нэг л хүсдэг. Үндсэн хууль хүний эрхийг устгах гэсэн тэр хүслээ одоо гүйцэлдүүлж байна. Энэ бол бүгд найрамдах улсын сүрэл. Манай үндэстэн мөхөж байна. Ард түмэн бид эвлэлд нэгдэж тэр тогтолцоогоо эргүүлэн олж авах хэрэгтэй. Бид үндсэн хуулинд л захирах ёстой. Тэрнээс биш улс төрийн намд өөрсдийгөө Америкийн далбаагаар ороосон улс төрчдөд захирагдах ёсгүй. Тэгээд ч тэр хүмүүс манай төрийн ариун далбаагаар хамгаалдаг эрхийг устгаж байна шүү дээ. Урд нь бол дэлхий дээрх 180-аад улс байдаг байлаа. Тэр улсуудын цөөн хэдэн ласар хүчрэхэг байсан. Жишээ нь зөвлөлт холбоод улс их Британи, Америкийн нэгдсэн улс гэх мэт улсууд харин өнөөгийн дэлхийн ертөнцийг асар олон үйл бүрхчгээд байна гэж би хэлэх гээд байгаа юм л да. Тэр үйлнүүд хил хязгаар гэж мэдэхгүй, ямар ч хууль дүрмэнд захирагдахгүй. Зүгээр л том корпорациуд болчихлоо. Тэгэд асар их мөнгөтэй учраас дэлхийн аль ч орны улс төрчдийг эрхэндээ оруулж байна. Дахин сонгогдохын тулд улс төрчдөд мөнгө хэрэгтэй. Ардчилсан сонгуулиар сонгогдоогүй улс төрчид мөнгөгүй бол улс орноо удирдах чадахгүй. Бас тэр корпорациуд хэвлэл мэдээллийн болон зар сурталчилгааны салбарыг бүр мөсөн хэмж байна. Түүнчлэн ерөнхийлөгч болон Конгресст дарамт шахалт үзүүлж чадах асар олон лоббичдыг тэд Вашингтонд бий болгочихлоо.
Тэд бүхнийг захирч байна шүү дээ. Тэд хятадуудтай, тайванчуудтай, төвдүүдтэй холбоотой хүн болж чадна. Бас Израиль, Энэтхэг, Бразил, Араби улсуудтай ч нэг хүнжилд орохоос ийхгүй. Нэг усанд өөрсдөө ашигтай эд баялаг байгаа ямар ч улсад тал засгаас тэдсэн ийхгүй. Тийм учраас би түүхэнд анхудаа ийм хачин эзэнт гүрний шим төрлийг бий болгочиход байгаа юм. Барак Обама бол дэлхийн шин засаглалын утсан хүүгэлдээ. Дэлхийн банкны нэрийг барьж, Америкийн эдийн засгийг сөөрүүлж, дэлхийн засаглал нэрэлээр тусгаар тогтнолоо устгасан хүн. Тийм учраас Америкийн ард иргэд бид тийм хүмүүсийн эсрэг босч тэмцэж үгүй гэж хэлэх ёстой юм. Бид нар мөхлийн аюул дүртэй дугаа бүгд найрамдах улсаа хуулийг хамгаалахын тулд тэмцэх хэрэгтэй. Бид дэлхийн засаглал гэж өөрсдөө нэрлсэн корпорациудын мэдэл дор тэдний төлөө амьдрахыг хүсэхгүй байна шүү дээ. Үнэхээр ийм явдал болоод байгаад би итгэхийг хүсдэггүй хүн л дээ. Гэхдээ үнэн байх магадлал асар өндөр байгааг би олж хардаг болсон. Мексик, Канада, Америк нэгдсэн улс 3 эцтэй яг л Европ шиг болох гэдэг байна шүү дээ. Бидний ийм замаар замруулах гэсэн улс төрийн үйл ажиллагаа явагдаад байна. Тийм учраас Америкийн ард иргэд бид энэ ноцтой асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Дэлхийн засаглал байгуулах гэсэн энэ санаа нь үнэн хэрэгтэй. Аз жаргалтай, амар амгалан, сайхан амьдрал зохицуулах гэсэн санаа огт биш юм. Энэ бол боолчлол бий болгох гэсэн санаа. Бүр эрт үеэс хойш өнөөдрийг хүртэл мөрдөгдөж байгаа нэгэн төгс үзэл баримтлал бий л дээ. Дэлхийн ертөнц болоо дэлхий дээр төрсөн болоод төрөх гэж байгаа хүмүүсийн гэр орон байх ёстой газар. Харин дэлхий дээр төрсөн хүмүүс улсдаа зүтгэх ёстой. Энэ бол хүн төрлөختний замнах ёстой юм ёс. Харин тэр улс нь иргэндээ өөрийн хэрэгцээг хаах ажил олох ёстой. 2000 оны 7 дугаар сарын 4 233 жилийн өмнө байгуулагдсан бүгд найрамдах улсын ойг тэмдэглэхээр Америкийн ард иргэд газар сайгүй цугларчээ. Америк гэдэг улс буруу зүгт яваад байгааг, байдал уламжлалд дордоод байгааг тэр хүмүүсийн ихэнх нь ойлгож байсан. Харин авилга хууль дааны аюул занал Америк үндэстнийг яг л үгслийн хар тагалбад өвчлүүлж байгааг ойлгох хүн тунд цөөхөн байлаа. Америкийн хүч чадал зөвхөн эрх чөлөөнд бус, эрх чөлөөнийхэн төлөө тэмцэх чадвартай ард түмэнд оршдог билээ. Америкээс олон хүн амтай, байгалийн баялагтай улсууд хэдэн арваараа байдаг хэдий ч Америкчүүдийн бүтээсэн эд баялаг, урлаг, соёл, шинжлэх ухааны ололтуудын 11-ийг ч бүтээж чадаагүй юм. Яагаад тэр вэ? Америкт хүн амьдрах нөхцөл байдал үнэхээр гайхалтай байсан л та. Яагаад гэвэл энэ улсыг байгуулсан бидний өвөг дээдэс эзэрхий төрөмгийн засгийг яаж устгах арга бодож олж чадсан юм. Засаглалын 3 үндсэн салбарыг зөв тодорхойлж чадсанаар эрх мэдлийн хуваарлалд тэнцвэртэй харьцаа маш зөв бүрдсэн. Тийм учраас хувь хүмүүс эвлэлдээ хоршиж ажиллах боломж бүрдсэн байдаг. Энэ бол ардчилсан засаглалын тогтолцоо. Тэрнийш нөлөөгөөр хувь хүмүүс чөлөөтэй ажил төрөл эрхэлж, ашиг олж, эд хөрөнгөтэй болох боломж бүрдсэн юм. Хэн нэгнийг дарангуйлахгүйгээр аз жаргалтай амьдрах боломж гэсэн үг л дээ. Харамсалтай нь он удаан жилийн явцад эрх мэдлийн энэ хуваарлалд тэнцвэртэй харьцаа алдагцаар ирсэн. Эцэг өвгдийн маань бүтээсэн тэр гайхалтай тогтолцоо эвдэгдэж, эрх мэдэл нэгэн цэгт төвлөрсөн коммунист маягийн засаглалдаа буцаад орчихлоо. Тийм учраас би хувьсгалын